За бүгдээрээ сайн байцгаана уу. За дэлгэцээр бас инхүү уулзахсандаа баяртай байна. За өнөөдөр бүтэнсэ өдөр эзний өдөр бүхий л үгэндээ ирсэн хүүхдүүдтэй бас баярлалаа. Хамтдаа залбираад тэгээ өнөөдрийнхөө үгнээс хамтдаа суралцъя. За гараа урдаа бариад нүдэн анаараа хүүхдүүдээ нүдэн анаад Бурхны өмнө залбирцгаая. Хайр ба нэгүслээрээ дүүрэн эзэн бурхан минь танд баярлалаа. Бурхан та энэ өдрийг бидэнд зөвшөөрч өгөөд энэ өдөрч хамтдаа эзэн таны бий болсон энэ чуулган дотор эзэн таны гайхамшигт эдгээр үгийн өмнө хурж ирж чадхаар тусалж өгсөнд талархаж байна. Энд байгаа бүхий л хүүхдүүдэд маань хэрэгтэй үгээр эзэн та дүүргэж өгч тэр үгийн тань дагуу сахин биелүүлж амьдардаг байж чадхаар хүч чадлыгч эзэн та бас хамтд нь уулгаж өгөөрэй. Өнөөдөр үзэх Йозефор дамжуулаад Бурхан таныг өшөөлөө таньж мэдж чадхаар туслаарай. Өнөөдрийн бүхий л цагийг эзэн танд даатгаж биднийг хайрладаг, бидний төлөө зусаа урсган биднийг аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ дэлгэцнээс хараад хамтдаа суралцгаая. За дэлгэцнээс харцгаая. За юу гэж байна хүүхдүүд ээ? Боол болсон Йозеф. Боол болсон Йозеф гэж байна тийм бооз. За өнөөдөр боол болсон Йозефийн талаар хамтдаа суралцгаар байгаа. За хүүхдүүд ээ Авраамыг хамтдаа үзсэн тийм. За өмнөх хичээлүүдээр харах юм бол Авраам гэдэг хүний талаар хамтдаа сурсан байна. Тийм билээ. Халдын уур гэдэг газраас Бурхны тусгайлан сонгож авсан Израилийн өвөг дээд болсон хүн ба. Халдын уур гэдэг газраас түүнийг Канаан нутаг руу дуудаж ирүүлээд тэгээд Израилийн өвөг дээд болгосон. За тэгэхээр Авраам маань Исаакийг төрүүлж, Исаак хэнийг төрүүлдэг вэ хүүхдүүд ээ? Исаак Яаковыг төрүүлд. За Авраамийн хүү Исаак. Исаакийн хүү хэм блэ? Яаков байж. За гэхдээ Яаковын хувьд хэдэн хүүхэдтэй вэ хүүхдүүд ээ? Яаковын хувьд 4 их нэртэй байсан гэж хэлдэг. 4 их нэртэй. За тэгээ хэдэн хүүхэдтэй байсан бэ? За энэ дээр бүгдээрээ нэг тоолоод үзэх үү? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 хүүхэдтэй байсан баг. Яаков хэдэн хүүхэдтэй гинэ? 12 хүүхэдтэй байсан. За тэгвэл тэр 12 хүүхэд дундаас өнөөдөр 11 дахь хүү буюу Йозефийн талаар хамтдаа суралцж үзэх гэж байгаа юм. Хэдэн хүүхэд гинэ? 11 дахь хүүхэд байх нь тийм ээ. За 11 дахь хүүхэд Йозефийн талаар хамтдаа суралцаад үзье. Тэгэхээр Яаков 12 хүүхэдтэй байсан ч гэсэн энэ эхний 10 хүүхэд нь за бусад 3 эхнэрээс нь төрсэн боловч хамгийн сүүлчийн Йозеф, Биньямин гэх 11, 12 дахь хүн хинээс төрсэн бэ гэхээр өөрийнх нь хамгийн хайрладаг эхнэр Рахел гэдэг эхнэрээс төрсэн байна. Тийм учраас Йозефийг, Биньяминийг бусдаас илүү хайрладаг. Йозефийг тэр тусмаа бусад 10 ахаас нь илүү хайрладаг байсан баг. За хүүхдүүдээ та нарыг ээж аав нь тийм ээ хайрлахгүй дүүг нь илүү хайрлаад байвал ямар байдаг болоо? Намайг хайрлахгүй ахыг нь илүү хайрлаад байвал юу болох вэ? Намайг хайрлахгүй эгчийг нь хайрлаад байвал яах вэ? Бид нар гомдсон штэ тийм ээ. За 10 ах нь энэ Йозефийг хайрлаж байгаа аавда гомдолдог байсан баг. Тэгээд зогсохгүй бүр энэ Йозеф дүүгээ хүртэл үзэн яддаг болсон байх нэ. За бүгдээрээ Эхлэл 37-гийн 3 дээр харах юм бол багш нь уншаад өгье. За хүүхдүүдээ сайн сонсоорой. Сайн сонсон штэ. Израилийг өндөр настай болсон хойно Йозеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээс илүү хайрлаж түүнд ханцүйтай урттэл хийж өгчээ. За Израиль гэдэг маань Яаковыг хэлж байгаа. Яаков өндөр настай болсон хойно Йозеф төрсөн учраас
бусад хөвгүүдээс 10 ах нараас нь илүү их хайрлаад бусд нь дээл хувцас хүртэл хийл гэж өмсгдөг байсан байна. Тэгэхээр тэр 10 дахь хүү 11 дахь хүү Йозефо илүү ихээр хайрлаад өндөр настай болсон хойноо төрүүлсэн учраас ийхүү гоё уран хийдтэй дээл хийж өмсгсөн байна. Тийм байгаас тий. За гоё дээл байна уу хөлтөө тий. Үнэхээр гоё дээл байгааз. За гэтэл 10 ах нь тэр Йозефийг дургуйцдаг, үзэн яддаг байсан баг. Эхлэл 37-гийн 5 дээр бас багш нь уншаад өгье. Йозеф нэгэн зүүдлээ түүнийг ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. За уул нь бол ах нь дандаа аав энэ Йозефтэй л гоё амттай юм өгөөд Йозеф л гоё хувцс өгөөд Йозефийг л хайрладаг гэж үзэн яддаг байсан байхгүй. Гэтэл Йозеф яасан бэ гэхээр нэг удаа зүүдэлсэн байх нь. Тэгээд тэр зүүдээ гэр бүлдээ ах нартаа очиод хийсэн чинь ах нар нь улам их үзэн ядах болжээ гэсэн. За ямар зүүдэлсэн юм болоо? Йозеф унтаж байсан чинь нэг ийм зүүдэлсэн байх нь. Юу вэ гэхээр 10 ахтайгаа хамтдаа ингээд тариа хурааж байсан чинь тэр тарианы ишийг ингээд босгоод хүлээ тавьчихсан байтал яасан бэ гэхээр Йозефийн босгосон тэр тарианы тийм ээ ишин дээр бусад 10 ахын тэр тариа зөрөө ирээд мөрөгсөн байх нь, сөгцсөн байх нь. За тийм зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ хүүхдүүдээ гэхээр энэ нь Йозеф байж байхад 10 ах нь ирээд Йозефэд мөргөнөө гэсэн үг байхгүй юу? За дүүдээ ах нар нь ирж мөргөж болох уу? Уул нь тийм юм байдаггүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас ах нар нь энэ муу ёстой нэрээ улам бид нарыг дээрлэх чинь гэж улам их үзэн ядах болсон байна. За түүний дараа дахиад нэг зүйдлсэн нь сар болоод нар дээрээс нь 10 од хамтдаа Йозеф ирээд мөргсөн байна. За гэтэл ах нарыг нь хараарай. Йозефинд тэр зүүднийхээ талаар яриад байж хахад ах нар нь яаж байна хүүхдүүд? Ах нар нь ямар их ууртайгаар үзэн ядаж харж байна. Тийм бод. Ах нар нь үзэн ядаад үнэхээр их ууралсан байж. Яхаараа энэ ийм их зантай байдаг байна гэд. Одоо бүр бид нар түүнд мөрөгдхийн гинэ гэд. Улам уурлаж, улам үзэн ядах болсон байна. За гэвч Йозеф тэр зүйлийг бодлогүйгээр аавтайгаа амьдардаг, аавтай их тусалдаг. За тэгээд Йозеф бас аавынхаа үгэнд үнэхээр их сайн ордог. Бас аавынхаа зааж сургаж өгсөн бурхныг жигсэн сайн сурч мэдсэн тийм хүүхэд болж өссөн байна. За тэгээд нэг удаа аав нь ах нар руу явуулт. Ах нар руу. Хээр хон хариулаад явж байгаа ах нар руугаа очоод сайн явж байна уу? Тийм ээ. Ах нар нь хоньоо сайн харж байгаа болоо гэдгийг очоод мэдээд ирээ гэд явуулсан баг. Йозеф мэдээж дуулууртай хүү учраас ах нарынхаа байгаа тэр хол газар руу ганцаараа явсан. За гэтэл очих үед нь юу болсон бэ гэхээр за энэ дээр хараарай хүүхдүүд ээ. Йозефийг ах нар дээрээ хурч ирмэгц. Тэд Йозефийн өмсөж байсан ханцүйтай урт дээлийг нь хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон дотроо усгүй байлаа. За юу болсон бэ хүүхдүүд ээ? Ах нар нь Йозефийг ирж яваад хараад нөгөө зүүдлэгч их цантай нөхөр ирж байна. Бүгдээрээ энэ нөхрийг барьж аваад алж орхиё гэсэн байна. Тэгээд дээлийг нь хүү татаж аваад дээрээс нь Йозефийг нүхэнд хайчихсан байх нь. За энэ дээр хараарай. Йозефийг эренгүүт бөөнөрөө хитүүлээ байна. 10 ахыгаа Йозеф яаж дийлэх юм бэ? 10 ах нь барьж аваад хувцсыг нь тайлсан байна. Энэ хувцсыг нь тайлж аваад түүнийг хаашаа шидчихв? Нөхрөө шидчихсэн байж. За тэгээд яасан бэ? Нүхэнд байсан Йозефийг алах гэж байгаад болдог баг. Ах нар нь яасан бэ гэхээр за багш нь уншаад өгье. Медианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Йозефийг нүхнээс нь татаж гаргаад Ишмаилчуудад 20 шикел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Йозефийг авч Египт рүү оджээ. За хүүхдүүдээ одоо ах нар нь нөгөө дүүгээ
нүхнээс нь гаргаж авсан баг. Нөхрөө нь олсонжуулсан байхгүй юу? За гэтэл ах нар нь дүүн үнэхээр их баярлсан баг. За ашгүй дээ. Ах нар маань намайг одоо татаж гаргах гэж байгаа юм байна гэж бодоод арай гэж нэг юм нүхнээс нь авираад гараад иртэл ах нь яасан? Ах нар нь яасан бэ? Түүнийг хүлээд Ишмаил гэдэг үндэстнүүдэд тэр худалдаачдад мөнгөөр зарж орхисон баг. Боол болгоод зарж орхисон байх нь. Тийм богоц Ишмаилчуудаас мөнгийг нь тоолоод авч байгаа үстэй. За хүүхдүүдээ сая уншсан үгийг сайн сонссноо? За одоо багш нэг асуулт асууна. Зөв хариулсан хүүхдүүдэд багш нар нь шагнал өгөөрэй. За энэ Йозефийг хэдэн шикелээр зарсан гэсэн бэ хүүхдүүдээ? Санаж гин үү? Дөнгөж сая багш нь уншиж өгсөн дөө. За зарим нь бол сайн таасан байх гэж бодож байна. 20 шикелээр зарсан гэсэн шүү дээ. Тийм биз дээ? 20 шикел мөнгөөр зарсан гэсэн. За сайн сонссон хүүхдүүд маань шагнал авах байхаа гэж бодож байна. За тэгээд Йозефийг зараад Йозеф хаашаа явсан бэ гэхээр Египт гэдэг гадаад улс руу явсан байж. Ааваасаа холдоод, гэр бүлээсээ холдоод, Израиль буюу Канаан нутгаасаа жигсэн холдоод тэр Египт гэдэг газар руу гав ганцаараа энэ үед Йозеф хэдэн настай байсан бэ гэхээр хүүхдүүдээ. За багш нь бас дараа нь асуулт асууж магадгүй шүү дээ. Энэ үед хэдэн настай байсан бэ гэхээр 17 настай байсан баг. 17 настай. Ахлах ангийн хүүхэд гэсэн. За тэгээд ингээд тэр Египтэд очиод боол болчихсон. Боолуудтай хамтдаа зэрэгцээд явсан байна. Тийм баа үст тий. За тэгээд Египтэд очтол тэр боолын эзэд Йозефийг шалгаж үзээд сайн би хаатай юм байна, нэрүүл юм байна, ажил хийж чадах юм байна гэд Потифар гэдэг хүн өөрийнхөө гэрт зарцуулгаж авдаг байж байгаа. Гэтэл тэр Потифар гэдэг гэрийн эзний эхнэр нь их муу хүн байсан учраас Йозефийг худлаа ярьж гүтгээд шоронд хийлгэж орхидог байна. Уул нь Йозеф тэр Потифар гэдэг айлын бүх зүйлийг нь сайн хийгээд бүхий л зүйл дээр нь үнэнч хулгай хийхгүй, тийм ээ, худлаа ярихгүй. Яагаад вэ гэхээр бурхан дэрэгдэн байгаа гэдгийг мэдж байсан учраас зарц байхдаа, боол байхдаа хүртэл бурханы өмнө итгэлээ сайн сахиад амьдэрсэн. Тийм учраас бурхан түүнийг өрөөж өгөөд тэр Потифар гэдэг айлын гэр бүлийг өрөөж өгсөн. Гэтэл тэр эхнэр нь муу хүн байсан учраас Йозефийг эцэст нь шоронд хүртэл оруулж орхидог баг. За Йозеф тэгээд шоронд орсон байгаа. Одоо юу вэ? Шоронгийн хоригдл болцсон байна. Тийм байгаа үст тий. За гэхдээ шоронгийн хоригдл байхдаа ч ихсэн хүүхдүүдээ Йозеф үнэхээр их хичээнгүй сайн амьдарч байсан учраас тэр шоронгийн хоригдлыг хяндаг хоёрд цагдаа нар гэж байдаг. Тэр цагдаагийнхан дарга нь яасан бэ гэхээр Йозефд тэр хоригдлуудаа даатчихсан байна. Өөрөө идэж уухаас өөр бусдыг мэдхээ байсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоригдлуудыг нь Йозеф хооллох үед нь хооллолдог, гаргах цагт нь гаргадаг тийм ажлыг хийдэг болсон байна. Тэгэхээр тэр шоронд байхдаа ч гэсэн Йозеф бурхны өмнө үнэхээр итгэлээ сайн сахиад баттай амьдарч байсан байна. Нэг ч удаа бурханд гомдлоогүй байна. Тийм учраас бурхан түүнийг ч гэсэн өрөөж өгсөн. За гэтэл энд нэг хүүхдүүдээ Йозефийн өмнө хоёр хүн сууж байгаад энэ хоёр хүн ямар хүн бэ гэхээр нэг нь юу вэ гэхээр тухайн үеийн Египтийн хаанд очиж архийг нь барьж өгдөг хүн байсан. Архи нь хортой байна уу, үгүй байна уу гэдгийг шалгаад архийг нь хундгалж өгдөг хүн байсан байх нь. За нөгөө хүн нь хэн байсан бэ гэхээр тухайн үеийн фараон хааныхаа талхыг нь барьж өгдөг хүн байсан баг. За тэр хоёр зүүдэлсэн гэсэн. Ямар зүүдэлсэн бэ гэхээр хүүхдүүдээ сүнчин яасан бэ? Усан үзмийн талбайгаас усан үзм хурааж байгаад хаанда дарс хийгээд гарт нь бариулж байна гэж зүүдэлсэн байгаа. За гэтэл талхч нь болохоор хаанда талх бариад аваачиж өгөх гэж байтал тэр талхыг нь юу ч хүн шуунууд ирээд идчихсэн гэж зүүдэлсэн байна. Тэгэхээр тэр хоёрын зүүдийг
Йозеф сонсоод та хоёрын зүүдэлсэн зүүд чинь учиртай байна. Энэ сүнж буюу арх хундагалж өгдөг тэр хүн 3 хоногийн дараа энэ шоронгоос амьд минь эрүүл саруул буцаад ажилдаа ороод хааны дэргэд очноо. Түүнийг хэлж өгсөн зүүд байна. Харин талхчны зүүд нь болохоор 3 хоногийн дараа цаазаар авахулж өөхөх болно гэсэн зүүд байна гэж хэлсэн байна. Гэтэл яг л боддоор Йозефийн зүүдийг нь тайлж өгсөн тэр үгийн дагуу үнэхээр сүнж нь яасан болов? 3 хоногийн дараа фараон хааны өмнө очоод архийг нь барьж өгөөд эргээд ажилдаа орсон байна. Гэтэл яг 3 хоногийн дараа талхч нь цаазаар авахсан баг. Өгсөн байх нь. За Йозеф үнэн хэлсэн байна уу? Хот хэлсэн байна уу гэдэг үү? Үнэн хэлсэн байгаа биз дээ. Йозеф яаж тэдний зүүдийг нь мэдсэн гэж Бурхан тэр зүүдийг нь Йозефэд тайлж мэдүүлж өгсөн байх. За тэгэхээр Йозеф яах нь тэр зүүдийг тайлж мэддэг. Зүүдний учрыг мэддэг байсан байх. За гэтэл энэ сүнчин шоронгоос гараад Йозефийг суллаж өгнө гэж амласан ч мартаж орхив. За гэтэл жаахан байж байтал тухайн үеийн фараон хаан нэгэн зүүдэлсэн байх нь. Ямар зүүдэлсэн бэ гэхээр эхлээд нэг 7 ширхэг тийм ээ 7 үнэ байсан. 7 үхэр асар сайхан ингээд тарган затгалан тийм үнэ байж байгаад үхэр байж байгаад гэтэл нийл мөрнөөс тэр голоос 7 туранхай үхэр гарч ирээд нөгөө 7 тарган үхийг нь идэж орхидог тийм зүүдэлсэн байх. Хаан айгаад зүүднээсээ арай гэж сэрээд юу ямар гэж зүүдэлж вэ? 7 тарган үхэр байсан чинь тэр 7 тарган үхрийг минь 7 туранхай үхэр гарч ирээд идчихлээ гэж юу гэж гайхаад эргээд унтсан байгаа. Эргээд унттал дахиад юу зүүдэлсэн бэ гэхээр гадраас 7 тариан төрөө ургасан байд. Гэтэл тэр тариан төрөө 7 хуваарж хатсан тариан төрөө гарч ирээд дахиад яасан болов хөөдөө дээ. Дахиад идчихсэн баг. За ийм зүүдэлсэн байна. Хаан энэ зүүдийг зүүдэлснээс хойш шаналсан байх нь. Яавал энэ зүүдний учрыг тайлж чадах вэ? Манай ордонд миний энэ зүүдийг тайлж өгч чадах, миний зүүдний учрыг хэлж өгч чадах хүн байна уу гэж асуусан боловч зүүдийг нь тайлж өгч чадах хүмүүс байсан болов? Хүүхдүүдээ нэг ч хүн тэр зүүдийг нь тайлж хэлж өгч чадаагүй байна. За гэтэл хаан архийг нь хундагалж өгж байсан нөгөө сүнчин би нэг хүнийг таньнаа гэж хэлсэн баг. Хийн гэсэн чинь шоронд байдаг Йозеф гэдэг хүн байгаа. Тэр Йозеф гэдэг хүн зүүдийг минь яг таг зөв тайлж өгсөн. Тэгж хэлсэн баг. За тэгээд фараон хааны өмнө Йозефийг авчирсан. Фараон хаан Йозефэд заяа зүүдээ ингээд тайлаад зүүдний хадлаар хэлж өгтөл Йозеф яасан бол Бурханаас асууд залбирч байгаад зүүднийг нь буцаагаад хэлж өгдөг баг. Тэр нь ямар зүүд байсан бэ гэхээр хүүхдүүдээ ийм зүүд байсан байх нь. За фараон хааны амьдарч байгаа Египтийн газар нутаг эхний 7 жилийн туршид үнэхээр их ургац ихтэй илбэг сайхан жил байх болно. Гэхдээ дараагийн 7 жилд нь яа гинэ хүүхдүүдээ газар нь яг л энэ зурган дээр байгаа шиг юучгүй хатаад хорчигоод энэ хатцсан байгаа энэ газар өвс орох болов? Ус урсаж байгаа болов? Ямар ч усгүй болж хатаж хорчигоод хүн идэх юмгүй болно. Түүнийг Бурхан фараон хаан танд мэдүүлжээ гэсэн баг. За гэтэл фараон хаан тэр зүүдний тайллыг сонсоод үнэхээр их айсан. За тэгээд одоо тэгвэл яах вэ? Асуудаг баг. Тэгэхээр нь Йозеф мэрэгэн хүмүүсийг авчираад та эхний 7 жилийн туршид тариа будааг хураагаад тэгээд гангачгийн 7 жилийн туршид дараагийн ингэж хатсан орж исэн энэ 7 жилийн туршид тэр тариа будаагаараа амьдраарай гэж хэлдэг. Гэтэл фараон хаан яасан бэ гэхээр Йозефийг тэр ажлыг хий гэж хэлдэг баг. За тэгээд Йозефийг өөрийнхөө өмнө өргөмжлөөд юу вэ гэхээр улсынхаа захирагч болгодог байх нь.
Йозеф хэн байсан бэлээ хүүхдүүд ээ? Эхлээд зарц байсан, боол байсан. Дараа нь бүр шоронгийн хоригдл болсон. За гэхдээ одоо хэн болчих вэ? Одоо Египт гэдэг улсын захирагч болсон баг. Хааны дор байдаг захирагч болсон. Тэгээд тэр Йозеф ард иргэдэд хандаад та нар эхний 7 жилийн элбэг хангалуун байх хугацаанд тариа будаага хураагаад надад авчирч өгөө. Би агуулгууд барьж тэднийг чинь хадгалнаа гэж хэлсэн. Олон хүмүүс Йозефтэр тариа будаага авчирдаг. За Йозеф ихлээл бүгдийг бүртгэж аваад л тоолоод л тийм ээ хэдэн килограмм тариа байна, хэдэн сав тариа байна гэдэл бүгдийг тоолоод за энэ агуулгуудад хурааж байна. Ийм агуулгууд бариад хураасан байх нь. Тийм бохоц. За гэхдээ асар их хэмжээний тариа будааг хураасан учраас сүүлдээ яасан гэж санана хүүхдүүд ээ. Бүр тоолхооч болсон баг. Ийм том савыг бүр дүүртэл за энд хүүхдүүдээ энэ хүн юу хийж байна? Тариа дүүр гэж байгааз. Ийм том савыг дүүртэл тариа хураасан байна. За тэгээд эхний 7 жил өнгөрлөө. Одоо ямар зүйл болно гэлээ хүүхдүүд ээ? Эхний 7 жил өнгөрсний дараа ган гачгийн 7 жил болоод нэгч бороо орохгүй тийм ээ? Тийм гам болно гэж хэлсэн. Ямар ч өв сургамлгүй тийм гам болно гэж хэлсэн. Тэр жилүүд ихэлсэн байх нь. За тэгээд ган гачиг болоод 2 дахь жил болж байтал Канаан нутагт байсан Йозефийг зарсан 10 ах. Нөгөөд Йозефийг үзэн яддаг 10 ах нь тариа будаа худалдаж авахаар Египтэд ирдэг баг. Египт. За бүгдээрээ хоёул энэ дээр харж бүгдээрээ энэ дээр харцгаая. Эхлэл 42-ын 6 дээр багш нь уншаад өгье. Йозеф тэр нутгийн эрх мэдэлтэн бөгөөд нутгийн хаан бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Йозефийн ах нар тэнд хурч ирээд түүний өмнө сүгдэм нүрээ газарт хүргэж мөргөцгөө. За энэ дээр хүүхдүүдээ хараарай. Ах нар нь одоо ирээд Йозефийн өмнө яасан гинэ? Мөргсөн гэсэн байгаа үстэй. За хүүхдүүдээ Йозеф хамгийн анх ямар зүйлээ? Йозефийн босгосон тариан дээр ах нарын тариа ирээд мөргөнөө гэж зүүдгсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл Йозефд ах нар нь ирээд мөргөнөө гэж хэлсэн. Үнэхээр мөргснөө мөргөөгүй юу? Энэ үед ирээд мөргсөн байх нь. За хараарай. Йозефийг ингэ байж байтал ах нар нь ирээд юу хийж байна одоо? Дүүдээ ирээд мөргөж байгаа хань. Өө эзэн минь ээ бидэнд тариа будаа өгөөч гэд мөргөж байгаа хань. За. Йозефийн тэр зүүдэлсэн зүйл үнэн байна уу, худлаа байна уу гэдэг. Үнэн байгаа биз дээ. Тэгэхээр эцэст нь Йозефд бурхан гарцаагүй өмнө мөргөнөө гэдэг нь үнэн байсан байна. За тэгээд ийгүү Йозефд мөргөж Йозефийн зүйд эцэст нь биелсэн байна. Тийм байгаа биз дээ. Түүний тариа ганцаараа босоо байхад бусад бүхий л тариа нь яхав түүнд мөргөнөө гэж хэлсэн. Түүнтэй адилхан ганцаараа байж байтал ах нар нэрээ түүнд мөргсөн байна. За тэгэхээр бурхан Йозефийг үнэхээр өшөөлөө агуу захирагч өдөртөгч болгохын тулд үнэхээр хэцүү замыг туулсан. Эхлэл 50-20 дээр бүгдээрээ хамт уншаад үзье. Та нар намайг хорлох гэсэн боловч бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм аа. За бурхан Йозефийг боол болгосон уу, захирагч болгосон уу? Үнэн дээ анхандаа бид тэр Йозеф боол болчихлоо, Йозеф хоригдл болчихлоо гэж байсан чинь бурхан хэн болох гэж байсан бэ? Захирагч болох гэж байсан байна. Тэр хүүхдүүдээ бид нарыг заримдаа дорд оруулдаг гэсэн бурхан гарцаагүй өргөмжилдэг байгаа. Бид нарыг агуу хүмүүс болгодог байна. За одоо уншаад үзцгээе. Хэн гинэ? Захирагч болсон Йозеф. За үнэндээ бурхан Йозефийг захирагч болгохын тулд боол болгоод, захирагч болгохын тулд хоригдл болгосон байх нь. Захирагч болгохын тулд ах нарт нь үзэн ядагдаж заруулсан байх нь. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан эцэст нь хамгийн сайн замаар биднийг удирддаг.
Түүнийг бүгдээрээ өнөөдөр хамтдаа сурчаалаа. Хамтдаа залбираад дуусгая. Биднийг хайрладаг эзэн бурхан минь танд баярлалаа. Өнөөдөр Йозефоор дамжуулаад бүхий л зүйлээр дамжуулаад бурхан бидний сайн замаар удирдах байдаг гэдгийг бидний төлөө бүхий л зүйлс хамтдаа ажиллан сайныг биелүүлж байдаг гэдгийг хамтдаа сурсан билээ. Бурхан бол сайн гэдгийг хамтдаа сурсан билээ. Үнэхээр энэ сайн бурханд итгэж түүний өмнө итгэлээ сахин үргэлж эзэн таны дотор байж чадхаар хүүхдүүдэд маань ерөөл инэрлээ хайрлаж өгнө. Өнөөдрийн үлдсэн бүхий л цаг мөчүүдэж ангийн нөхөрлийн цагаач эзэн танд даатгаад биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баярлалаа.